Энэ номыг гаргасандаа би их баяр баясгалантай байдсан шүү дээ. Ягаад гэвэл энэ юм хэлээгүй энэ бүрдлэг гэж үгээр ярьж л байна мэд. Сэтгэлийн хөдөлгөөнөө та жаахан тогтоож арил буурлаа. Миний гаргая гэж зорддог номнууд энийг байгаа юм. Тэ энэ номыг гаргах гэж би хэр уурт удаан хөөцөлдөж явсныг зааж төсөөлөхгүй л дээ аянгата. Тэ би одоо нөгөө аваа ярьж эхэлнэ л дээ. Энэ номыг бүтээх гэсэн. За. Хабуул хааны өртөөсөн одоо өрг цадиг гаргасны дараа Хабуул хаан маань ампхынхаа түүхийг нэг нөгөө өрг цадигт оруулж чадсангүй дээ гэд сэтгэлийн жаахан нөгөө гондоо үйл явдал тэгээдээсэ. Ампхай бит хоёр ч хоёулаа энэ хамаг Монголыг түшиж байсан учраас хамаг Монгол дүүрсэн байдаг юм. Яг хожуу түүхэн тийм үү дотоод хагарлаар үргэлжилсэн ч гэсэн үүдэл нь бол бидний нэг чигч зорилгоос эхэлсэн. Тэрийг минь энэ Монгол нэрийг тэгж ард түмэн мэдэж байгаасаа, дуулаж байгаасаа, уугаалж байгаасаа гэд хүсдэг учраас амтхаагаа нэг судар олгоод оруулахсаа ингээд олон жил надад өгүүлж явлаа. Гэтэл би амтхаа хотуулаа хоёр гэхээр хамаг ус арзаагаал хаана гэж үздэг өдөрлийн хүн шүү дээ. Тэгээд бодол давтаж яаж амбхан түүхийг өгүүлэх вэ? Яагаад Хабуул хаан тийм сэтгэлийг тэгээд байгаа юм гэж өөртөө инлээд. Энэ юу болоод байна? Төр улсын түүхийг бүтнээр нь өгүүлэхэд ямар арга өгүүлэх одоо аргыг ашиглавал түмэнд ойлгомжтой болох вэ? Би бол амьдарч үзснийг алдаан оноотой нөгөө хажуунаас нь харж шөмжилж түшиж дэмжиж байсны хувьд мэдээд байдаг. Та нарт яаж мэдүүлвэл тустай байх вэ гэд. 5-аад жил энэ л вэ. Тэгээд ампхай хаанаас гойлаа та өгүүлэмж цадгаан хий гэд зүвшсэнгүй. Хатуулагаас тэгээд аваар нь мондогдуулаад яар гэж үзв зүвшсэнгүй. Тэгээд их л бодол хийлээ дээ. Өгүүлэмжийн ямар арга ашиглавал яг ана хамаага Монголын тийм одоо тэмүүчний үе хүртэлх нийгмийн бусгай байдал ултай сууртайгаараа гарч ирэх хүн одоо ампхай яагаад алдсан тааргуудаа гэж хэм байв хотуулаа гэж хэм байв ямар нийгмийн үйл ажиллагаанд сүрэн одоо тэмцэн амьдрав гэдгийг өөрийнхөө нэг байр суурийг хайж үнэннийг эрэлхийлж яаж өгүүлвэл зөв байх вэ гэд үлгэрчийн ажиллаа тунгаан боцоосоор нэг хүнийг мартцсан байснаа гэж санав. Тэр нь манай хүргэн агаач уу гэдэг. Тэгээ хүргэн учраас хадам аавын өнцгөр загнаж болдог. Тэгээд бити гулзаад айч. Чиний тэр лус савдаг чинь эндээ юм байгаа байж. Амьд ахуда тийм үйл хэрглэж байсан хангав бөөнийхөө үгэрж тэр нууцыг сайхан дэлгэтэх. Тэгээд агаачуудаа уулзаад за туслаа. Би бол тус өргөхдөө сайн. Би чинь тун сайн хүн шүү дээ. Агаач үгүй тэгж хэлдгийг та нар мэдчихэж байгаа. За тэгээд тун сайн хүн юм бол чи миний хүслийг дүргэх. Хабуула хаан маань ампхай маань энэ төр улсыг маш их уян ухаанаар тэтгэж намайг дүүргэж байсан хүн гэдгийг одоо өгүүлгэрт нь шингээмээр байна гэж хүсдэг юм. Би тэр хүслийг нь Хабуула хааны хүндэт хүн биш хэрэгжийн хувьд дүүргэмээр. Нөгөөтэйгөр би тайчуудаа биш. Танаа тайчуудыг тэрсэгч учраас дотоод нарийн учрыг мэдээхгүй. Чи нэг өөрийн юм шиг өмөрөөд хилээдгээ гэд. Бит хоёр нэг тохирон төрөв. Тэгээ агаачуудаа чи ер нь яаж яваад онгод болцсон? Цуст ханхуу гэд тэгэв.
Манай нөгөө нэг боржгоны талбарт зүтгэгчид чинь агаач үзэн ядагч шүү дээ. Цустгаан хөөгээд. Ягаад гэвэл хамаг эртээ бүхнийг нь алж идэг учраас. Тэгээд энэ номыг гаргах гэж би өөрийнхөө талтай бас баахан алалцав. Вэ чи яах гэж тэр цустгаан хүүгээр өгүүлэмж өгүүлэх гээд байгаа юм гээд. Өөлөн ээжээс ахуулаад намайг чи харгаж хаягч байгаа хүн олон. Тэмүүч ингэж чин тэмүү. Дайснан өгүүлдэг ямар баатар байдгийм бэ гэд. Ухаж чаддаггүй. Тэгээ ятгаваа. 2 жил ятгав. Тагсан харин од хиймэр гээд. Нөгөө 13-ын дайгаар эсүүхээ маань гарч ирээд. Тэгээд агаачаг тэрүүгээр нэг завсраар нэг гялбуулах төвшөнд оруулж ирэх боломж нээгдээд. Тэнд нэг халив миний хүрэг нэг чи нэг ханхуугийн боловсралдаа үүлхэн сурч чадамжтай нэг. Наадгаа нэг улаачдынхан сэтгэлийг булаатал нэг яриад тахтаа гээд. Тэгээд анх гялбуулсан түүх байдгийг. Тагсан ашгүй гайгүй өгүүлэмжийн чадвартай юм болохоор та нарыг чи ангаалгаа тавьчих чадж байгаа юм чи. Энэ бол одоо 13 дугаар дайны тухай бид нар кино хийх гэж байгаа. Тэр 13 дугаар дайнд одоо гэрч болж тэр үйл явдлыг Басаагач Батраас ярьж исэн. Анх тэгж бас тэргээс орж ирсэн. Үйлсэн шүү дээ анхаас. Тийм. Тэгээд тэр чин нөгөө нэг та нарыг энэ номыг бүтээх хүн анхны чагт байсан байхгүй юу? За. Тэгээд тэрнийг ярихдаа бид нар үйлдэлтэй маш гоё ярьсан биз дээ тэр чинь. Харин тэр чин өгүүлхэн чадамжтай байдаг байхгүй юу? Муха залт. Тэр би чинь тэрсээ энэ өстө Жинхэнэ Баатар хамгийн сайхан хүн байна гэж чи дараа нь яг энэ түүх номоо гарсчээ бурхан минь ээ гож гисэн мэ болсон шүү дээ. Яана яс ичмээр юм бэ? Хөлдөлцсөн байх. Илтгэл тавих чадвар гэдэг чинь ингэж л ашиглагддаг юм шүү дээ. Надад өстө өөлөж байгаа л хоналтсан ном доо. Агач Батар чи ихлэд орж ирээд гисэн шүү дээ. Илгээ твтгэл инээсэн эсвэл цорхиртал уйлсан зүйл заавал хүний сэтгэлд хүрдэг гэдэг үгийг санаж байна уу? Тэр мэхэл ашиглахгүй юу? Тэгээд нөлөөд олон судар гарч яхад нөгөө хариу сэтгэлдэд ирдэг шүү дээ. Энэ номон дээр ийм юм өгүүлээд байна. Ийм юм өгүүлээд байна гэдэг. Тэрхүү өгүүлэмжээс би нэг том одоо нөгөө өөрийнхөө үзэл байдалтай тэрсэлдэг нэг үзгийг авсан. Туйлын шин чанартай туйлшрал энэ уншигчдад их байгааг харсан. Ухах нь. Туйлын зөв зүйл байх ёстой. Туйлын одоо батламжтай зүйл байх ёстой гэдэг. Туйлшрал өнөө цагт их юм байна. Энэ нь манай цаг үетэй зөрчилдөж байна гэд. Тэгээ энэ өгүүлэмжийг би агаач өгөөд. Чи бол миний хүндэлж явдаг хүмүүсээс хамгийн их өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг төрлийн хөө. Яг энэ ухаанаа чи өвлүүлж өгөхийг гэж байна уу? Хүн яаж өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч түүнийгээ засаж би алдаагүй гэдэг одоо үзэл бодолтой хүлэгдэж яаж алдааг дамжруулдаг энэ алдахын одоо нэг хэм хэмжээг яаж хориглодог хүн алдаанаасаа яаж суралцдаг алдаагаа бусдад яаж сургаал болгож өгүүлдэг энэ ухаанаас чинь одоо өөрийнхөө өгүүлэмж намтаар хангалттай хэмжээнд оруулж өгөөч. Манай цаг үе бол хүнийг алдлаа гэд тийм үү доромжилж амьдралын чадамжгүй болгодоггүй цаг үе. Хүнийг онлоо гэд дахин шүтээд тийм үү нөгөө дахин шүтэлтийн хүлээсэнд оруулдаггүй цаг үе. Алдартай байлаа гэд тийм үү үргэлж зөв юм хийх ёстой юм шиг тийм хүлээсэнд автдаггүй. Алдлаа гэд үргэлж буруудах юм шиг зэмлэлд ордоггүй цаг үе. Энэний ялгааг чи нэг ойлгуулад өгөөч гол өгүүлэмжэндээ. Чи бол алдаасан, оноосон, тийм үү? Хамгийн их хүндэлдэг зүйл бол чи бол алдаагаа хүлээн зөвшөөрдөг төрлийн хөө. Алдаанаасаа сургамжилдаг хүн. Алдаагаа ойлгоод засдаг төрлийн хүн. Энэхүү ухааныг чи өгүүлж тэр бидний цаг үеийг нэг тэр өнцгөөс нийлчлээд өгөөч гэж хүсэмжлээд. За энэ хөө судар манд үрсэн байдаг. Бусад сургаалаас ялгаатай нь энд бол хувь хүний алдаа, түүнийгээ эргцүүлэх, түүнийгээ засах, түүнийгээ буруу шах, түүнийгээ хүлээн авах, түүнийг
зөвтгөх ийм алдаатай хамаатай өгүүлэмж нэлээд ихээр орсон. Нөгөө Агачугийн маань одоо онцлог зан чанар тусгагдсан судар болж гарсан байдаг. Тэгэхээр зэлмээ дээр бол бүтээгчийн орон зайг дүүргэсэн тэр бол бүтээгч алдахаас уртан сэтгэж алдаа гаргахгүй төлөө хичээж үргэлж өөрийгөө чивчилдэг төрлийн хүн байсан бол саамагнаж байгаад алдчихад санчигны үсээ бууралдахаар ойлгоод хөө тэр үед алдчихсан юм. Яана одоо би чинь гэдэг төрлийн хүнээр энэ сургаалыг дүүргэсэн байдаг. Охмчтай юу. За тэгэж өнөө цаг үед үзэл бодол дээр томоохон алдаа болоод байгаа. Хит тахин шүтэх үзэгдэл, хит буруу шахах үзлийн эсрэг тавьсан. Одоо ухагдах юм байна. Энэ судар болон бийжжээ. Хит тахин шүтэх, хит буруу шахах үзэлтэй үед нийгмийн доройтол нэлээд их гардаг. За яаж бий болдог вэ гэвэл хит тахин шүтэлтээс болж тухайн хүний өөрийн нөгөө сүнсний хөгжлийг устгаж заавал зөв юм хийн гэж бодохоор тухайн хүн амьдралын эрхчлөөгөө мэдрэх юм болож зоригтойгоор цаашаад шин зүйлийг сэтгэж бодож үлдэж чадхаан болож хоригдсоор зүйлдэн амьдрах утгаан болоод амангийг утгадаг. Алдартай хүний ийм зовлон байна. Эсвэл алдартай хүн гинхэн алдаа, бяцхан алдаа, нэг их хохирлог үтгэхгүй алдаа гаргахад нөгөөдхийг дэврэгэн ярьж, буруу шаажаад дахиж хөдөлмөрийн чадваргүй болоод тэр алдарыг гутаах үзэгдэл бас байдаг. Энэ хоёр нь нийгмийн хөгжилд чатаг болоод байдаг. Ухамжтай юм. Тэгвэл ийм үзэлээс ард түмэн ухамжит ойлголтоор сэргийлсэн тохиолдолд байнгын хүний бүтээмжит чанар өсөж нийгэм хөгждөг. Өөрөөр хэлбэл үйл зогсох эргэлт үр дүн бий болдог юм. Тэр л сургаалыг гаргах гэж энэ хан хөвгөөний сувирхраан гэдэг судрыг дүүргэсэн юм да. За олж харвал сайн байц. Тэгэхээр өнөө цагч гэсэн бас маш хэрэгтэй зүйл юм. Одоо бид нар чинь нэг удаа, хоёр удаа алдаа гаргасан хүмүүсээ бол маш ихээр нийтээр их шүмжилдэг. Тэгээд одоо сүүлийн үед бол ерөнхийдөө бас үгийн өн дээр нь маш ихээр алддаг. Нэг ингээл алдаа гараад ирэх юм бол бүгд таньдаг болдог ч юм уу, соргог болдог ч юм уу. Тэр дурсамжинд үлдсэн байдаг. Тэгээд тэргээр чааш нь ингээл нэг юм боллоо гэхэл тэр нэг ингэсээр байгаа. Тэр улс төрчүүд бол дахиж сэхгүй болоход л алга болж байгаа жишээтэй байна. Дээрэс нь бас одоо яг одоо ингээ бас харахаар бидний өмнө нь одоо энэ л болохгүй байх, болохгүй байх гэдсэн хүмүүсээс бас одоо яг үйл ажиллагаагаа ингээ явуулж байхад бас тэн дээр одоо авсан арга хэмжээнүүд нь хийсэн үйлдэл нь бас зөвтэй явж явах жишээний юм бас байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ улс төрчид одоо энэ үйл хийж байгаа хүмүүс эдрийн энтрийг бас нэг жоохон хамжаарахтаа бас бодмоор юм уу л гэж бас ботсон л доо энэ судрыг хийж байгаа. Миний хувьд бол энэ судар маш онцгой тийм сонин судар байсан. Яг гэвэл дайсны маань одоо тэр тухайн цаг үед одоо өвгдөд шүтийн дайсан явсан. Тэгээд дайсан байсан байж энэ цаг үед ирж түүхээ ярьж байгаа гэдэг өнцгөөс нь явахлаар бол сонирхолтой байсан л да. Тэгээд анх ингээл ярьж байгаа чинь нөгөө бидний дахин шүтэл хайрлж исэн одоо үлэн их байна. Одоо Чингис хаан энтрич одоо юу вэ юм чинь те. Муу мэлхий, ногоо мэлхий. Муу хулгайч энтер гэдэг гэсэн чинь дайсан чинь чамааг бас дайсагнан авсуулж байвал чамааг гутаах үзэгдэл гарч л байгаа байхгүй юу. Тэгэхээр чин би чин энэ номыг чин одоо ингээд хийгээд явж байгаа хүн чин те. Бүр ингээ сонин байдалд орчоо. Тэгээд гүн Тэмүүчний чин хулгайчаар 8 дуудаж байгаа байх. Тийм үү хулгайч чин. Тэгэхээр чин би нөгөө Монгодоо өмөр өвдөнөөс бас өмөр шүү дээ. Тэгээд яг одоо энд хариу үйлдэл үзүүлж уурж мурлахгүй байна гэдэг онгод руу гэхлээр нөөх чинь одоо энийг та нарт хэрэгтэй те ингээд яж байгаа. Тэрнээс өмнө бас хэдэн жилийн өмнө болохоор би бас одоо өөрсдийнхөө онгодоос бас харж үзчихсэн зүйлүүд байдаг байхгүй. Өмнө бас дайсанд байж исэн хүний үр удам явж хахад одоо тэр бол бидэнтэй одоо ингээл дэгаар орж ирж хахад бүр хүлээж авахгүй гэд эрс татгалзаад тэг энэ хүүс тэмтрээд үнс болгоцсон байхад яагаад энэ үлдчихвэ гэдэг гайхчихсан байдаг аахгүй. Тэгээд тэр надад айгүйх тийм ганц тохиолдол гаргаж ирсэн болохоор надад айгүйх тийм ямар ч байсан тэр нөгөө Монголын нууц төвчөндөр гардаг нөгөө үнсээр нь үлтгэж идэг үг чинь тэгэл үр удмаар нустгаал ийм юм болж исэн юм байна. Тэгээд тэнчинээс нь бас үлдсэн байдаг юм байна. Тэрнийг олж хараагүй юм байна гэдэг нэг тийм шин сэтэл гараад
гайхдаг байсан байхгүй. Тэгтэл энэ хэдэн жилийн дараах тэр эргээд одоо тэр дайсан болдгоо тэд нэр ингэсэн өцгөө биш. Өөрсдөө нь муулсан юмнуудыг ингээ гаргаад ирсэн чинь маш их тийм сонир санагдсан. Яаж байгаа юм бэ үйл ихийг энэ төр чинь тий мэлхий зэлхийгээр дуудаад яг гадаа ингээд амар ихэд өмөрч эхэлж байгаа. Гэтэл тэн дээр одоо онгодоос бас асуугаа. Яана ингээд дүүгээд бас санаа зовн тий нөгөө онгодуудаа бас аргадах юм болов одоо нөгөө хоорондоо дайтаад нөгөө судар ном нь болохоо байх юм болов одоо энэ хоорондоо одоо нөгөө улаач нар янз бүрийн юмд нь чатга матг нь гараад ирдэг юм болов гэдээ бас бэлэгдлийнхаа хариуцлагаа үрчилсэн учраас тэн дээр санаа зовоод ингээд араас нь бас өөрсдөө онгод энтраас асууж лавлж ингээд бас одоо та нарт хэрэгтэй юм байна уу одоо энэ дайсан орж ирээд юмаа яриад байгаа юм чинь тэгээ та нарыг чатгалж ядаад ингээд намайг тэнэг болохоор нь ийм болж байгаа ч юм уу маш олон төрлийн тийм одоо хар надад бууж исэн. Тийм учраас би ингээд одоо өмнөхөөс илүү сэрэмжтэй бас онгодуудаа шалгаад ямар шүү вэ сэтгэл санаа нь ямар шүү вэ хамгаалт хүрээ яасан юм бол одоо гараад явахдаа ингээд нөгөө юуны нөхдөчийг янз бүрийн юм үлдээсэн юм биш байгаа сэрмийг бол ингээд иймэрхүү төрлийн юмнуудыг бас ингээд одоо бэлэгдлийнхаа үлүүдийг хянаж явж байсан. Ингээд хянаад ингээр онгодууд бол одоо та нарын юунд одоо бид нар ч гэсэн тий ухаарад энэ цогт явж ин тэнгэр эцэг гэдэг ч одоо ийм агууш юутай энэ цаг үеийн энэ үйл явдлууд одоо та нарт хэрэгтэй бидний одоо алдчихсан алдаа бидний энэ юмнууд та нарт тавтагдаж гараад байна. Тэр цаг үед одоо их хэмжээний одоо хэрвээ бид нар бинийгээ ойлгоод байсан бол тэр биенээсээ монголчуудаас нэг зорилгын төлөө болсноосоо тэр олон авиас чадвартай хүч чадалтай агуу тийм хүмүүсээ бас алдахгүй байх гэсэн. Хохирлыг бол аль тал нь одоо хамгийн Монгол их Монгол гэдгээр одоо үүрч ингэж хохирч явсан. Гэчнээ яг их Монгол гэдэг дараа нь ингээд явсан ч гэсэн нөхцөл байдлыг сайжруулсан ч гэсэн дутх орон зай байсан. Тийм учраас энэ дээр бол өвдө эзүүчэнд үж байж байна. Энэ дээр бүр санаа зовооч энийгдээс бүгд ойлгох хэрэгтэй. Одоо тийм та нарын цаг үе сэтгүү яг тэр бидний алдааг давтж байгаа. Ийм сэтгүүнүүд ингээ орж ирж байна. Тэгэд энэс өмнө чамайг одоо бэлдээд бас ингээд маш олон хүмүүстэй ингэж харалдуулж янз бүрийн юмнуудыг одоо бичиж мичүүлж ингэж яаж исэн. Тэгээд энэчнээсээ чи бас яг л өөрийнхөө ямар дүнэлт гэдэг юмудаар ингэж үжижсэн. Тэгээд би ингэж яж хаад хөө ёстой тэр өстой хамгийн тэнэг хужаа гэл ингээд маш олноор шүмжижсэн хүмүүс нь зарим ингээд одоо сайдууд ч юм ихтэй зүв бодлого барих жишээ. Тэгэхээр би бас бодож байна. Хүүш нөгөө хужаа чи яагаад ингээд зүв бодлого бариад байна гэхэлэр за чи энэ ингээ харж байгаа чи өөр чин гараар ингээд энийг тэгэхээр чи өөрөө бас ингэж ойлгож байна. За тэгэхээр энэ юмыг альва юмыг ингэж хийхдээ тэр алдаа оноо хийхдээ ингээд ухаар энэ номнуудыг ингээд гарга тэгээд ингээ олон түмэнд тэгэл өөрөө чи үлдэж үзлээ одоо бусдад тайлбарлаж. Тэгэхээр аль нэг хүн алдаж болно. Алдаа нь хэр зэрэг нэг хохирол тээсэн гэдгээр нь чи ингэж анхаарч ингэж явж. Энийг л одоо бид нар сурах гээд байгаа. Зэлмээ жанжинтай заавал ингэж гаргадгийн учир нь болохоор чи өөрийнхөө талаар зэлмээ жанжныг одоо хааныгаа ингэж бодож явах. Нөгөө талд чинь бас амьдрал явж исэн. Энийг дайсан гэж исэн хүмүүс чинь хоорондоо үл ойлголцох. Бусдын одоо хатгаасаар одоо яг энэ Монголын төлөө явж исэн хүмүүс чинь хоорондоо бусдын хатгаасаар болж ийм айхтар юм болсон шүү гэдгийг ойлгохын тулд гэж байгаа. Тийм учраас энэ хоёр ном салшгүй холбоотой хамт ингэж хоёр талаас нь унших хэвээр энэ сэтгүүг чинь задлах ёстой шүү гэж ингэж хэлжсэн. Тэгээд яг тухайн цаг үедээ бол одоо бас онгодуудтай харьцаж онгодуудтай үлгэж хувьд одоо бөө хүний хувьд бас ийм зүйлүүдээ бас давхар одоо хянаж бас бодож ингэж явж байсан. Тэгэхээр бидний цаг үе ч гэсэн бас юм одоо нөлөө нь байна. Уншсан зүйл дээр чинь тэр бол дайсан гэд явсан байтал яагаад одоо орж ирээд түүх өгүүлнэ гэдэг бол бас л тийм хартаа бас их тийм хэцүү л гэдэг юм байлаа. Тийм сонирхолтой их ном болсон. Гэхдээ надад маш их одоо сургалт боллоо, их таалагдлаа. Тэгээд бас үнэхээр одоо Монгол гэдэг нэрээр бахархсан. Монголын төлөө бүгд одоо ингэ зүтгэжсэн юм байна шүү. Нэг л зорилготой байвал хүмүүсийн одоо шийдвэр нь хийж байгаа үйлүүд нь бас өөр байдаг. Тэгээд заавал нэгэндээ талахдах албадаггүй. Заавал би нэг алжаж ялах ёсгүй юм байна. Тэгээд хамтарч иж юм хийж болох юм байна гэдэг юмыг одоо бас суралцсан. Энэ өнцгөөс нь бас харьцуулж энэ номыг уншаасаа гэж одоо хувийн зүгээс бас хэлж байна. За тэгээд буурал одоо бас сайн тэр сонирхолтой юмнуудын тайлбарлах байхаа. Миний хувьд бол ийм ойлгосон.
За. Үрдийн дайсан гэж хорвоодоор байдаггүй. Үйлийн дайсан бол байдаг. Би нэгэн үйл дүүргээ гэхэд заавал нэг талбар хохирч байдаг. Тэгвэл тэр хохирох талбарыг хамгаалагч нь байж миний дайсан болдог. Тухайн талбарыг би үйл хийхийн тулд хохироож явахдаа нөгөө талдаач дайсан болдог. Энэ нь бүтээмжит заавал наалддаг сэдв. Тийм биз? Тэгвэл хүн бүтээгч байхын тулд заавал хүссэн хүсээгүй дайсантай болж буцаад үйл дүүрсний дараа хохирол төлөгдөж дэвшилүүд гарч хоёр тал эвцэн нийцэж байдаг. Ийм ертөнцийн жамтай байдаг. Энэ сургаалыг өгүүлэхийн тулд би яаж өгүүлэх вэ гэдгийг л их тунгааж бодож байлаа л да. Өөрийнх нь амьдрал дээр жишээ гэхээр би нэг талт туйлт шин чанарын амьдралтай. Хамаг Монгол хавбуул хааныг дэмжиж түүний үзэл бодлыг хинэл дагаж байна тэр болгонд очиж наалдаж амьдрал. Ингэж амьдрахтаа дайснаа хүртэл судлах шаардлагатай болж байсан. Дайсан гэд зай барьж байгаагүй. Харин ч дайсан гэж мэдж таних байх юм бол бүр дотор норж өөрөөсөө хэр их зүйлийг алдах нь хамаагүй. Амиа золиослооч хамаагүй үнэнийг мэдхийн төлөө хийж байсан учраас дайснаасаа зай барьсан хүнээс илүү дайсантайгаа нөхөрлсөний хувьд тухайн дайсан маань миний үлийг яагаад тэрсэх болсон? Түүнийг яагаад зөв гэж бодох болсон? Тэгээд бит хоёр зөв зөвгийн тулаан хийгээд байна уу? Зөв буруугийн тулаан хийгээд байна уу гэдэг эргцүүлэн бодогч болж нэгэн биеийн туйлсыг дүүргэж байсан юм. Ийм ч учраас тайчуудыг дайсан гэж үнэлээд тайчуудад дотор тагнуултаа байхыг хичээхтэй. Хамгийн сул явдалтайгаар нагаачааг л олзолж авсан байдаг юм. Тэгэхээр ямар хүн амархан олзлогддог вэ гэдгийг бол та нараа намаа уншихаараа ойлгоно. Аянгат нэг комент биччихлөө. Сэрсэн ч додон хүүхний дотор сэржээсаа гэдэг. Яг тиймэрхүү аргаар л сул хүний чинь барьж авдаг байхгүй юу? Тэгээ хагаачог тэнэг хүнийг тагнуул хийдэггүй. Бас хит үнэнч туйлшрамтгай хүнийг тагнуул хийдэггүй. Шүүмжлэн эргэцүүлж гайхаж байгаа хүнээр л тагнуул хийдэг юм. Ялангуяа дайсан дотор дайсныг өөрийг нь өөрийнхөө тагнуул болгох ч байгаа бол өөрийнхөө ертөнцийг шүүмжилдэг хүн байх тусмаа надад ашигтай тагнуул болж хувирдаг. Яг тийм тайчуудыг зөв зүйл хийж гэнэ үү, боржгоныг зөв зүйл хийж гэнэ үү гэдэг эргэцэгч нь өөрөө агаач байж таарад. Эрх мэдлийн тавцангийн олон хүнтэй сүлбэлддэг ханхуу байсан учраас надад их амархан баригдсан. Гэхдээ хавхаа бол би маш сайн тавьсан. Тийм ч амархан хавханд орох ороогүй зөвлөг байсан юм да. Нийт 52 удаа хавх тавьснаас 3 удаа л тэр хавханд орж исэн гэхээр хэр сэргэлэн залуу байсан бай гэдэг нь мэдэгдэн. Өөрийнх нь амьдрал дээр 3 удаа хавх тавьсан үйл явдал нь бол гарна. Гэтэл би ард нь бүтэлгүй 50 хавх тавьсан гэж бодоод үзэлдэ. Яг зорж агаач өгөл барьж аваач тагнуулаа болгондоо гэж зорж ажиллаж байсны хувьд. Яг хөө жижиг тагнуулууд бол тайчуудад байдаг. Хончны гэрт байдаг, тагнуул магнуул бол байна. Улс төрийн тагнуул тавихын тулд зорилттой хүнээ барьж авахын тулд тэгж хөдөлмөрлөж байсан юм да. Тэгээд амжилттайгаар барьж авч. Тагаад тагнуул миний өөрийн тагнуул учраас тухайн үедээ танилцаж тайчуудын бусад язгууртантай эв түнжин мууч гэсэн нөгөө хүргэн хадам гэдэг асуудлаараа тагаач бит хоёр сэтгэл зүй нэлээд ойртож тухайн хүнийг хүндэлж цаашлаад үйл мөрн ямар чигт байхыг ажаад эргүүлээд хүргэнэ алахын тулд энд жанжид бий болгодог байлаа да. Жанжин талбарын хувьд бол агаач бол хамаг Монголын эхлэл үед айл мундагуд энийг. Одоо надаас хамаг Монголын тэмүүчин хүртэлх цаг үеийн 10 шилдэг жанжин гэд нэрлэгээд би 3-т нь нэгтгэс нь авах бол 3-тд агаач үг нэрлэнэ. Хамгийн шилдэг нь мэдээж ампхай хамгийн шилдэг жанжин. Хапуулахын сайн жанжин биш. Сайн хаа тэр засаглал зохион байгуулалтаа сайн хийдэг. Яг тулалдаад ялалт үзүүлэгчийн хувьд бол ампхай сайн жанжин байхгүй юу?
Амхан зохион байгуулаж цэрэг бэлдээсэн дайн үргэлж ямар ч өөгүүгээр хамгийн бага зардалаар дайныг давдаг. Мэдээж тулаанч төрлийн жанжин биш. Зохион байгуулагч төрлийн жанжин л да. Шилдэг жанжин. Амхайг бол би жанжин талаар нь үнэлнэ. Хаан талбай цаадах чинь нэмэргүй шүү дээ. Энэ ч хоёр өөр мэрэгжил юм чи. Амхан гаргасан дайм болохоосоо өмнө дуустдаг байхгүй. Дайны эхний сэжим улс төрийн одоо нөгөө нэг эхний тандуулын ажиллагаан дээр мэдэгддэг. Тэн дээр нь зогсоодог. Яг нүүрэлтэн тулалдах хүртэл нь тэгж ажлыг лавшруулдаггүй. Манай амхай. Жинжний үйл явдлын хувьд. Тэгэхээр одоо дайныг 5 үе шаттай гэж үзье. Эхлээд дайсныхаа байдлыг мэдэж манайхлууд овтлох шалтгааныг олно. Хоёрт тэр дайсан чинь дотоод нөгөө зохион байгуулалт нөөцөө бэлдэнэ. Гуравт манайхлууд овтлон орж ирнэ. Дөрөвт одоо үрдүн ялагдах тэнцэх үйл явдлыг тооцоолно. Тавт гэрээний үйл ажиллагаа үргэлжилнэ. Ингээд 5 үе шатгаад нэг юм уу хоёр дээр амхан зохион байгуулсан дайнууд дуустдаг. Манай Хабуул хаан ч дөрвөлөө заавал тулалдаад гэрээлөө орж ирээд байдаг байхгүй юу? Нэмэргүй. Тийм төрлийн жанж. За. Хамгийн сайн жанждаас амхайг хэлье. Дараагийн удаа бол Бэлдэд Баатрыг хэлнэ. Мэдээж дөрвөлөөгөө орж ирж тулаан хийдэгч гэсэн гинтүү давталгоонд хамгийн сайн тестдэг жанжин байсан. Одоо нөгөө үрэг зэдэг даргаардаг штэ. Их бүдүүлэгтэй хүүхэн минь хонгор минь гэж байгаа л яриад байдаг жанжин. Өөрөөр хэлбэл ямар ч мэдээлэлгүй орон зайд бид нэг ин алдаж тийм үү. Гинтүү цохилтонд орж илнэ. Өөрөөр хэлбэл сул талаар тэд нэр дайснууд тооцоолоогүй орон зайнаас орж ирнэ штэ. Тэр үед хөрвөх чадвараараа давж гардаг жанжин байхгүй юу. Хамгийн хэцүү гинтүү давталгаануудыг тэсэж чаддаг. Ихэвчлэн хөлийн тулаанууд хийгдэн тэр үед. За энэ дээрээ бол маш олон отог аймгийг сүрэх хэмжээний том тулаануудыг замдан л зогсоож исэн учраас Бэлдэд Баатрыг бол би хоёрт гэнэ. Гуравт агаач. Агаач жанжны хувьд бол ирээдүгөө болгож устгадаг жанж. Чи нэг удаа мөргөлдсөн дараагийн удаа чамд цэрэг сургагч багш нар байхгүй учраас дайн хийх боломжгүй. Ард түмнэрээ боловсралгүйгээр болж дайн хийх чадваргүй болдог. Ард түмэн цэрэг дайны дэвшилгүйгээсээ болж дайн хийх чадваргүй болгодог. Тийм онооч төрлийн жанжин байсан. Өөрөөр хэлбэл тэр ард түмлүүд довтолж байгаа үед юу устгадаг вэ гэхээр дахин байлдах чадварыг нь устгадаг. Ийм төрлийн жанжин байсан. Мэдээж 4-р шат. Тэгээд дараагийн дайнуудыг зогсоож чаддагаараа амтхатай их төстэй. За ийм нэгэн жанжин байлаа. За Агачугийн хувьд. За дөрөвт гэх юм бол манай Хабуула хаан орж ирнэ. Агачугийн дараа орж ирнэ шүү. Сэргийлэх цохолт сайн хийдэг жанжин байсан. Баг сайн чаан байсан. Ухамчтай байна. Сэргийлэх цохолт гэдгийг мэднэ үү? Өөрөөр хэлбэл баг хүчээр их тулааныг зогсоож чаддаг. Мэдээж 4-р шатанд энэ үйл явдал 3-4 дээр л явагдах боломжтой. Тэгэхээр сэргийлэх цохолтуудыг асар сайн зохион байгуулдаг. Ерөнхийдөө хүний цэгцээр дайнуудыг даван тулдаг байсан. Учираас сайн жанжаа. За үүний дараа би Исүхэг нэрлэнэ. Жанжтын хувьд Хабуулын дараа, Хабуул хааны дараа орж ирнэ. Бас сэргийлэх талдаа сайн Хабуул хаантай ижил төрлийн тулаанч. Гэхдээ нэмээд нэг сонин сайхан зүйл нь гэрээгээ маш сайн хийдэг жанжин байсан. Исүхэ маань. Өөрөөр хэлбэл нэг удаа дайсагнан одоо сөргөлдөж байлднаа да. Тэгэхэд Исүхэ маань гэрээгээ асар сайн хийдэг учраас дараа нь манай хүчээ хураах боломжтой. Нөгөө тал тийм үү хүчээ хураах боломжтой. Эвцээд дотоод харилцаагаа сайжруулах боломжтой гэрээ хийдэг. Ийм төрлийн дайныг зохион байгуулдаг байсан. Тийм ч учраас Исүхэгийн одоо нөгөө нэг туг бараад 13 дугаар дайнд тэр олон удаа тулгалцсан татарын дайн 15 жил шахуу намжмал байдалд орж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь 5 дугаар шатыг маш сайн давж байгаа гэсэн үг. Ухамчтай. Энийг хичнээн эрдэмтдтэй байсан ч зохион байгуулж хийнэ гэдэг нь бас их нарийн ур чадвар шүү.
Тэгээд Исүгэгийн хувьд бол яг залуу өдөр байсан учраас 13 дугаар дандаар яг нэвт шувт тулалдах. Эсвэл хот болоод нөгөө жигүүрийн тулаанч болж туслах байсан ч гэсэн хэрээдтэй болоод мэрэгдтэй гэрээлсэн нөгөө нэг дайны 1-р шатн дээр өс мэдэгдэж эхлэхэд гэрээлсэн үйл ажиллагаагаар бид нэр татараас өөр талбарт их дан хийгээгүй шүү дээ тухайн цаг үед. Доройтсонгээ цохиулах байсан шүү дээ. Хэрээдүүд ашиг олож манай хэрлэнгийн төмөрийг авах сонирхол байж л байдаг байсан. Тэр үед ч алт төмөр хоёр бол аюулын газар зүүн дайны үндсэн шалтгаан болдог байлаа шүү дээ. Тэгээ хэрээдтэй манай төмөрийн хуурхаа нэлээ ойрхон байдгийг хэлэх үү мэрэгдтэй ч юм уу. Тэгээ тэр төмөрийн хуурхааны чинь төлөө хаал болсон шүү дээ. Тэгээ төмөргөө болох юм бол бид нар одоо яа саваа модоор байлдах юм уу? Чулуугаар байлдах юм уу? Дари гарчаад байхад чинь тийм данчин ястан энэ төрнөд одоо цөмийн зэвсгийн эсрэг жадаар байлдахтай адилхан юм болно шүү дээ. Тэгэхээр нөгөө дайны чадварыг нь маш сайн судалдаг. Ер нь мэдээлэл сайн цуглуулдаг хүүхэд байсан гэсэн. Дааж аваач татартайгаа нэг учраан олохгүй байсараагаа л хорлогдсон доо. Харахгүй дээ. Татар одоо өөгшүүлэг бодолгоонд автаж гисэн давхар юм тооцоолцсон учраас аргагүй байсан. За дараагийнх нь гэх юм бол хүнээр биш зэвсгээр алдаг төрлөө. Жанжин. Манай мажиг орноо. Биш аавд. Суухай то жанжин чамаараа. Өөр хэлбэлээ. Айс зэвсэг байгалийн одоо давуу талыг ашиглаад хамгийн бага хүн одоо зэвсгээр ихээхэн хэмжээний том одоо талбар тулааныг номтгодог. Тэгээ урд юм уу хойд гэрээ хэлцэл юм уу дайны урдсан шинжилгээ хоёр нь байхгүй учраас л алдартай жинжин болоогүйгээс биш. Яг талбарыг даван туулах дээр бол суухатай үнэхээр бага хүний их хэмжээний зэргийг зогсоож хориглож сэтгэл зүйн шантралд оруулж чаддаг байсан. Жанжин байдгийг. За 7 дээр. 7 дээр. Жандэжлаас чин Элдэн Өлтбаатрыг хэлнэ. Дайны дараа цэгцлэгээр гайхалтай жанж. Өөрөөр хэлбэл дайны дараа хохирлыг даван туулах үе байдаг. Ягаад бол ард түмэн мөхжигсэн, гимтжигсэн, дайраас нь хүнсний хамаст болд орж. Хэзээ Элдэн Өлтбаатар хэрэгтэй гэхээр ялагдсан дайнд хамгийн их хэрэгтэй хүн дээ. Яа нэг дайны дараа дахиж улс үндэстэн сэргэхэд асар хэцүүг дуулдаг. Тэр хэцүүг туулах арга ухааныг Элдэн Өлтбаатар даадаг байсан. Тэгэхээр ялагдана гэдгийг л бодож байвал Элдэн Өлтбаатар нөөцөө бэлтгэдэг байсан юм. Ухамжтай юу? Элдэн Өлтбаатар шиг ялагдлыг төсөн гарагч, ялагдлыг тооцоолоод даван туудах хүчийг өгч, ард түмнийг ухуулж, амгалан нийгэмд нь шилжүүлдэг. Одоо ялагдаад улс төрийнхөө хилийн тусгаар тогтнол, эсвэл засаглалын тусгаар тогтнолыг алдахад төсөн үлдэх чадварыг мэддэг хүн Элдэн Өлтбаатар цаашаа төрөөгүй. Энэ нь надад юм ихтэй санагддаг. Тэр эрдэм ухааныг өвлөж авсан хүн байдаг. Манай яг зүрхээ нөгөө баг залуу насандан эцгээс өнчирсэн болохоор үгийн захтай л болохоос биш цаашаа гүнзгий мэдлэг өвлөгдөөгүй юм нэлтэй байсан да. Насаараа л хайлаа Элдэн Өлтбаатрын мөрийг би сурч чадаагүй. Ялагдлын талбарыг их л сонирхож хайдаг байсан юм. Яагаад гэвэл хизээж ялагдаж магадгүй тэр цаг үед тусгаар тогтнол алтан улсын мэдэлд орлоо гэхэд яаж монголчууд бид үлдэх үү гэдгийг өөртөө үргэлж асууж тэгхгүй тулд хаан бүтээж тэгчих юм бол яаж орших вэ гэж бодоод л хоёр үзүүрт замаар мэдлэг эрэлт хийж явсан юм да. Хэрвээ Элдэн Өлтбаатар байсан бол тэрний учрыг гаргаад өгчихөл байсан баг. За дараад нь Эрвэс хаан жанжин. Хурдны тулаан хийдэг гэдгээр нь та нар мэдэж байгаа. Тийм биз? Өөрөөр хэлбэл морин зэрэг номсом хоёрыг ослуулсан дайны олон арга барилыг ашигладаг. Хизээч нэг дайн дээр нэг арга ашигладаг төрлийн жанжин. Тэр бол сод биелэгт хүмүүн байсан. Сод биелэгт. Өөрөөр хэлбэл хинч дахин тэр аргыг бүтээх боломжгүй. Яг нөхцөлд нь төгс таарсан аргыг сэтгэдэг.
дайн дээр ястаа урлаач байсан юм да. Сонио. Хуулбарлах боломжгүй дайны урлаг гэдэг. Энийг сургаад хүн ойлгож чадахгүй, зөв цагтаа хэрэгжилж чадахгүй. Олон цаад бэрхшээл байдаг юм. Тэгэхээр төрөмөлд байж юм байла. Төрөмөл сайхан жанж юм байла. За тагаад сүлдөө ноёныг би 10 хэлнэ. Сайн жанжидаас. Ялагдаад сэтгэл зүгээр унаад. Тийм үү. Дахиж байлдах тэнхлэг болоо сүнсэн зэлцэн байхтал босгоод ирдэг байсан юм да. 9 дахь жанжинд сүлдөө ноён. Яг үнэ. Сүлдөө ноён. Сүлдөө ноён бол зав сайн тулаач биш, сайн гэрээч биш, эсвэл сайн тандаач биш. Зүгээр л байгаа зэрэгээ хөөргөж чаддаг хөө. Тэр хөөрл өөрөө ялалтанд түргэдэг. Өөрөөр хэлбэл дайснасаа айхгүй ан галзуу болно гэдэг чинь дайны том сэтгэл зүйн давуу тал шүү дээ. Нөгөөтэйгүр өөрийнхөө зэргийг ингэж сэтгэл зүгээр өргөж чаддаг шиг дайсны талбарыг бас сэтгэл зүгээр унгааж тулалддаг төрлийн хүн. Тэгэхээр зэвсгэн тулаан биш. Үзүүлэх тэр сэтгэл зүйн төлөө. Энэ дайн нөгөө хүн тулалддаг юм болохоо сэтгэл зүй давтдаг байхгүй. Тэгэхээр дайсны айлган сүрдүүлэх, байгалийн тэр үзэгдлүүдийг айлган сүрдүүлэх. За өнөөдөр байлдмааргүй байна гэж сэтэл төрүүлэх тэр асар гарамгай. Үйл ажиллагаа зохион байгуулдаг тийм. Сэтгэлд ойрхон жанжин да. Манай талд бол сүлдөө ноёнтой байхад хязээж дайнасаа айхгүй. Зарлаг тушаалаа зөрчөөд байхгүй. Ихцэгцлэн. Дайсны талбарт хэрвээ сүлдөө ноён байх юм бол за тэрийн шиг там байхгүй. Хар дарсан зүудэндээ байлдаж байгаа юм шиг санагдана. Заавал ялагдах юм шиг мэдрэгдэн. Тийм нөлөө үзүүлдэг. Тэрийг үгээр, үйлдэлээр, үзэгдэлээр, илбээр үзүүлнэ шүү дээ. Дайснасаа айцсан байхад ялагдчихэл таараа шүү дээ. Хичнээн сайн зэвсэгтэй байсан ч хамаагүй дарахаасаа өмнө өгчл таараа шүү дээ. Тэгэхээр зориг гэдэг зүйлтэй тулж ажилдаг жанжин байлаа. Тэгээд номнууд уншсан хүмүүс мэдж байгаа да гэж. Мангуудын сүлдөө ноён. За. Ингээд хамгийн сүүлд номон дээр ис гардаг салжуудын сахалтуу ноёныг хэлнэ. Манайх нөгөө хойд чигийн ойн дайн баг хийдэг учраас түүний алдар гавья жанжин ухаан тийм ч их гардаггүй юм. Гэхдээ цэргийн сургуулалтан дээр хэмжээд үздэг учраас хэзээч тэрний цэргийг бусад ямар ч аймгийн цэргүүд сахилгаар аваад авч чаддаггүй юм. Бүх цаг үеийн хамгийн цогцтой цэрэгтэй. Тэр цогц гэдэг зүйл үнэхээр гайхалтайгаа цогцолдог. За сахалтуу ноёны гол одоо дайны арга барил бол мэдээлэл. Өөрөөр хэлбэл тэр үед ямар гар утас байсан биш. Тугхийн араараа мэдээ авалцсан. Тэрийг авч байгаа хүн ойлгоод хүлэн зөвшөөрөх хэсэг хамгийн том асуудал шүү дээ. За жанжин чин тийм урагшлаачаа гэдэг хахад чин тэр их зэрэгийг хараад. Гэхдээ манай зүгт урагшилж яах юм? Тэгтээ тэр үхэх юм байна гэж бодхол юм бол тэр мэдээлэл дуусаа байхгүй юу? Гэтэл хийж чаддаг. Зүгээр 1000-ын өөдөөс 10-ыг зүгээр хөдөлгөж чаддаг. Тийм туг хяар хөдөлгөгч байсан. Тийм сахилга баттай. Өөрийгөө үхэх хүлэн зөвшөөрөх сахилга бат үсгэл гэдэг тийм ч амар ажилбар биш. Охно. Талбар дээр ашиглаагүй. Өөрийгөө л сахалтуу ноёныг хамгийн хүнд нөхцөлд нөөцөлдөг байсан юм. Өөрөөр хэлбэл төв хотоо эзлүүлж байгаа үед сахалтуу ноёныг байдалдуулна гэж үзсэн шүү дээ. Харамсалтай нь тэгж доройтж байгааг бол цаг үед. Тэгтээ тэгж доройтоход бэлэн байсан л гэж дайнаа төлөвлөнө. За, энийг яагаад ярьсан бэ гэхээр жанжтын тухай нэлээд өгүүлэгдэн. Эднэртэй аваач саамагнаад байгаа залуу хөвөө маань агаач юу байдгийг. Тийм биз? Тэгээд тэд нартай дайм байлдаанаас суралцаж байгаа, зохион байгуулж байгаа. Тэгээ манай нөгөө шин цагийн жанжид болох Тэмүүчин, Зилмээ, Сүбэдэг бас яаж будаа болгож байгаа тухай өгүүлнэ. За нэг юм ном байлаа гэж. За ингээд энэ хан хүмүүст сурчраан гэдэг нь одоо Ампхай хааны хүү хан хүн байсан Агачуу Баатрын тухай өгүүлдэгэ. Тэгэхээр Монголын улс төвчөн дээр болохоор Тайчуудын Агачуу Баатар гэж
гардгаа. Тэгээд энэ хүний өөрх нь хувийн амьдрал тэгээд тийм зөрчилдөөнтэй сонирхолтой тийм зүйлийг бол тайлбарлаж хэлсэн. Тэгээд боловсролын хувьд бол их өндөр боловсролтой хүн байсан. Одоо бид ингээ судар ном хийгээд онгодуудыг толгойлуулаад ингээд явхад бол одоо судар хийж байгаагүй онгодууд бол хэцүү. Хаанаас нэг хэлэхгүй. Зарим нь орж ирэхлээр би сандраад байна. Жоох юм ярьжсэн. Гэхдээ дахиад хэлье. Дахиад хэлэхэд ер нь сандарчлаа. Буруу ярьч үү, зөв ярьч үү гэдэг маш их хөвгчлөлтэй адал явдууд гардаг л да. Гэтэл энэ Агачбаатар болохоор судраа эхлэхдээ яг одоо хамгийн ихнээс нь чи яг хий. Одоо миний ном маань энэ гацуурын юм цагаан ногоонгтой байх хэвээр. Тэгээд тим нэртэй байх хэвээр. Энэ зургийг тавих хэвээр гэдэг. Тэгээд тэр одоо гавцныхаа амийг хэлснийхээ дараа за эхний хуудсыг нээлээ. Тэнд юу байх хэвээр вэ? Тэр юмнууд байх хэвээр. Ийм нарийн юмнаас эхлэхээр би гайхсан. Ямар сони юм биш. Та ч одоо энэ хооронд бидний нас ингэ суралцаад явчуу ингэдэм байна гэдэг ингээд судлуу ингээд асуухад энэ бол ханга үүдийн боловсрал гэж өөрөөсөн. Тухайн цаг үед бол одоо бүр багаас нь ингээд одоо тооны боловсрал дээрэс нь одоо бичгийн соёлын гэдгээр бусад жанждаас одоо төрж гарч ирсэн ахуй амьдралаасаа гарч ирсэн боловсрал нь одоо хоцорсон жанждаас шал өөрөөр төрхөөсөө л одоо энэ бүх зүйлүүдийг заалгаж ирсэн болохоор их зэгцтэй ялваа зүйлийг хийхлээр маш их юм төлөвлөгөөтэй хийдэг тийм сонирхолтой хувийн шин чанартай тийм Монгол байсан л да. Тэгээд энийхээ дагуу яг тэгээд ямар нэг юм дээр маш их шүүмжтэй хандна. Өөрөө одоо ярьжсэн зүйлүүдийг бид нар бичиж аваа. Та энийхээ дагуу дэлгэрүүлээд одоо ингээрэ таны югаар одоо судар ном хийхээр би боллоо гэд танилцуулахад одоо бидний бичсэн юмнуудыг найруулсан зүйлүүдийг гэж харчаад энэ үг нь тэр буруу байна, тэр үг нь энэ байна гэдэг. Үг болгон дээр ачаад богдол өгөөд үг болгон найруулга зүгээр нь засах гээд ирсэн. Тэгэнгүүтээ надаас ихсүүлэл төвчж чадхаа нуруу өгдөөд суугаад тэгээд сүүл давар хөтөлж исэн бас уваа буурч гэсэн ямар ядаргаатай юм бэ чи наадах чинь хин тэрний чи харж идэг ингээ хулхны бит хоёр бол нэг номоо хулигдаж гэсгийг л гаргаж чинь тэгэл дараа нь сайжруулдаг мундгууд нь сайжруулаад сайн хийдэг юм байгаас бид хоёртаа балаа хоёр үнийг хөөрөгдөг хоёр бол өстой Агачбаатар хан хүүхэн дээр бол өстой төвхтэй санагдсан ямар төвхтэй ядаргаатай юм бэ гэдэг хоёулаа нийлж байгаа нэг баг болж байгаа. Тэгээд маш ихээр одоо эсэргүүцэж тэг тэмцэлж байгаад ерөнхийдөө яг тэхэд дундуур нь одоо энэ судраг хийсэн. Тэгээд их сонирхолтой хамгийн анх одоо бууж үйл тайлбарлахтаа бол өөрхөн амьдралын тухай нэг зовсон тайлбар ярьжсэн. Бүр ингээд сэтгэл хөдлөл уйлаад өрөвдөөд ямар нэг агуу юм бэ гэдэг тийм ботлын ярьсан байхгүй юу. Тэгэхээр би чинь цааш нь сонирхоод олон дахиж ингэж ярьж байгаад нь жахаа юм одоо тотн болсон. Гэтэл одоо бол тэр нь бол бас юм суу зал байсан байгаа. Цааш нь дэлгэрүүлж энэ судраа тайлбарлаж ярихт нь. Тэгээд судраа яг ингээд тайлбарлаад яриад ингээд дэлгэрүүлсэн чинь нөгөө манайхны үл бүтэх ир гэдэг шиг юм болоод ирлээ. За болооч одоо хүн амтан уншихлаар ч одоо бас одоо та нэг ч одоо бас үг дэдлэг нь сайн муутай юм зөрөө бичсэн ч гэсэн одоо бидний үг дэдлэг нь одоо яасаа олон хүүхэн шүүхэн яриад өнөө одоо болооч бас уу гэдэг тиймэрхүү асуудлууд гарч ирсэн. Тэгэхэд яг юунаас болоод одоо чи надад тэ шүмжлэхтэй гол нь миний тулсан амьдралыг миний алдааг одоо шүмжлэхтэй гол нь биш. Хамгийн гол нь одоо над шиг ийм хүмүүс одоо жишээлбэл танаа нийгэмд байна. Одоо төрийн ажил хийж байгаа, хариуцлагатай ажил алба хийж байгаа. Тэр өөрөх нь алба ажил нь улс төртэй холбоотой, Монголын хувь заяатай холбоотой, хүн ард олны одоо юм ахуй амьдралтай холбоотой, эд хоолтой холбоотой ийм байхад энэ одоо хариуцлага умартаад тэгээд энэ одоо арх уух ч юм уу хүүхэн зүсэх иймэрхүү өөрийн хувийн сул тал одоо бодлогогүй зүйлээсээ болоод ямар хор хохирол учруулдаг вэ гэдэг ерөнхийдөө бас мэдчихвэл таарна. Энэ бол
тэр хүмүүсийг сэрэмжлүүлэх үүднээс би энийг хийж байна гэдэг. Яг тэр цаг үед чинь одоо манай өнөөгийн цаг үеийн Баатар гэдэг бензин колонки эзний одоо их хэмжээний одоо оногоонууд энэ тентгийн адал явдлууд нь үүсчихсэн. Тэгэхээр нэр ч одоо бас хэрэгтэй болоо. За та тэгвэл тэр одоо юм яар гэдэг. Судар номын чинь бас хийхдээ ингээд ярьсан болгоны тэр жигт нь бас хийх бол бас хэцүү байдаг. Хүмүүс шүүмжлэх, за дээрэс нь тэгэл үлгэж аваал одоо гүтгэх, гутаанд оромжлох гэдэг асуудлууд их гардаг. Тийм учраас бас за энэ их боломж юм байна. Энийг юм шиг оруулаад яах юм. За ингээд давхар юм шүүлтүүрүүдтэй явдаг. Тэгээд яг өөх хэлсэн хүнд бол ингээд өөрх нь амьдралыг гэд явж байгаа. Нэг баахан хүүхэн мөхний тухай тийм нэг итгэмээрч юм шиг, итгэмээргүй юм шиг, сонирхолтой юм шиг тийм гаж одоо чуршлууд байдаг. Тэгтээ тэр үнийг бол одоо энэ хүн өнөө цагт ярихдаа би ингэж алдаж явсан шүү. Энийг одоо төрийн хүмүүс анхаарч байгаарай гэдэг үүднээс хэлчихсэн. Тэгээд би судар ном гарахаас өмнө тэр үнийг бас блог дээр тавьж гэрлийн өргөө тэгээ бас юун дээр тавьж бас хүмүүсийн одоо хандлагыг бас харж байсан ямар шүү байж гинэ гэдэг. Тэн дээр бол нэг хайхтар одоо шүүмж хэмжээний довтлон гэсэн юм гарааг уучраас за энийг бас оруулахад боломж юм байна гэдэг. Иймэрхүү төрсөлтэй энэ болж ич энэ судар номнууд нь гарсан. Тэгээд зарим зүйлүүд нь бол ярианы зүйлүүд бас тэр болгон бас ордгоо. Сүүлдээ ингээд бид нар юу ойлгож явах уу гэдэг тэр сургалтанд явахлаараа тэр материалуудыг ашиглах энэ бодит болсон түүхээс сэтгэлж энэ сургалтуудыг их баталгаатай зүйлүүдээр ярихлаар их одоо ухаарл ойлголтыг өгдөг юм байна гэдэг үүдэн дээрээс бас зарим одоо мэдээлэлүүд ингээ хадгалж явдаг. За тэгээд энэ та одоо тэр зурхраан гэдэг нь ямар учиртай юм? Тэгж шаналсан юм уу? Яасан гэсэн үг гэдэг ингээд бас асуусан. Энийг бол та нар өөрсдөө судар ном уншиж хагаад тэгээ өөрсдөө дүгнэ. Одоо би болсон түүхэл ярьж гин гэдэг гэсэн. Тэгээд тайчуудаас бол хамгийн их одоо юутай нь одоо Джонсонхон дэлгэхтэй бас андалж явж исэн. Зүг бурууга бас ойлголцож идэг гэдэг үүднээс энэ Монгол бол бас бид нартай хамтарч ажилласан. Тэгээд цааш нэг дэлгэрүүлж уншаад өөрсдөө альва нэг адал явдлыг уншихаас илүүтэй ард нь юу исэн бэ гэдэг зүйлийг их анхаараасаа гэж хүсэж байна. За тэгээд бидний цуврал номнуудаас ерөнхийдөө хамаг Монголын тухай бол одоо бүрэн хэмжээний ойлголтыг өгөхөр болсон. Би бол одоо намаг Монголын хэмжээний монголчуудын мэдэхгүй байх зүйл одоо их Монголоос илүү төлхөө хүмүүст ойлгохдоор гарсан гэж бодож байна. Тэгээд одоо Монголынхаа түүхийг сайн мэддэг болж одоо нэгэн хэсгийг ч гэсэн ухаарч ойлгож тэр алдааг нь давтахгүй авах юмнуудаа аваад одоо өнөө цагтаа хэрэглэх юмнуудаа хэрэглээд жишг юмтайгаа жишээд тэгээд энэ чинээс уншигчд болон одоо фэйсбુક хэрэглэгчд бас юм суралцах хэрэгтэй байна гэж бодож байна. Хин нэгнийг бас ингээд дүгнэхтэй тэр арыг харж ингэж явж ямаар байна. Үйлдэх нь одоо учир шалтгааныг бүр нарийн одоо баримт нотлохоотойгоор ингэж бас үзэж эхэлж ямаар байна гэдэг зүйлийг бас уриалж байна та бүхэнд. За тэгээд зүг тав гэ бүгдөө бодцгоё. Тэгээ өөр хоорондоо бас олон бүлэгүүд гарч ирсэн байлээ. Одоо Америкийн уншигчид, Японы уншигчид гээд Европын уншигчид ч юм уу гээд ойрхоноор манайхан ингээд энэ ном судраараа хоорондоо хилцэж ярьж тэнцэнээсээ суралцах зүйлүүдээ авч зарим сургууль хүмүүжүүлэгчд нь одоо энэ судраас бас ашиглаад бусдад ухаан түгээх ийм зүйлүүдийг хийж байгаа их баяртай байгаа шүү. Энийг бас өргөжлүүлээд биднээс илүү сайхан одоо олон түмэнд ингээд түгээгээд сайхан яваарэ гэж хүсэж байна. За зөв тав.